Америкийн улсын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хөгжлийн шийдэл төрийн бус байгууллагын хэрэгжүүлж буй жижиг дунд бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх BEST хөтөлбөр. За намайг Пүрүсрэн гэдэг худалдаа үйлдвэрийн дээд сургуулийн үйлдвэрийн менежментийн ангийг төгссөн. Одоо гэрсэн ажлах гэдэг нэг төсөл байсан юм а. Тэр нь 2006-аас 2008 онууд хэрэгжсэн ба тэн дээр бизнесийн зөвлөгөө өгдөг байжгаад дэлхийн зөнгээд олон улсын байгууллагад эдийн засгийн хөтөлбөрийн зохицуулагчийг 2008-аас 2016 он хүртэл хийсэн. 2017 оноос хойш нөгөө Монгол ногоо төсөл гээд бас Швейцарын хөгжлийн агентлагийн олон улсын төсөл дээр орон нутгийн зохицуулах зөвлөхөр ажилд орсон. Яг ингээд ногоо руу орсон. Тэндээ Монгол ногоо төслийн шугамар хөдөө аж ахуйн сургуульд сураад одоо өрхийн тариалангийн сургагч багш гэдэг бүр ийм сургалтыг бол төгссөн. Ковидын үед нөө хүнсний ногоо жоохон тариад боловсруулж эхлээд 2019, 20, 21 онуудад бол эхний бүтээгдэхүүнүүдээ гаргаад ингээд хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн. Манай цэхийн нурлаа Орга гэдэг нэр өгсөн. Орга гэдэг ийм дарсан ногооны одоо 1-2 чамаагүй бүтээгдэхүүнийг Эрдэнэтийн брэнд болгоод ингээд Эрдэнэт нэг Орга гэдэг ийм дарсан ногоо байдгийг шүү гэдгийг л одоо олон нийтэд түгээх зорилготой ажиллаж байна. Тэгээ бид нэр үр байхаас нь ахуулаад урамлаа ургуулад арчилж тордоод намар түүхийдээ хурааж аваад одоо ногоогоо хурааж аваад дараа нь эцсийн бүтээгдэхүүн болгох юм загвар юм цехийг байгуулж явна л да одоо. Миний зорилго болохоор нөгөө өрхийн тариаланчдын нэгдсэн төв гэх юм байгуулчих гэсэн зорилготойсэн. Тэгээд бүтээгдэхүүний хувьд бол үрсэлгээ хийдэг. Тэрийг хүмүүс их авч тарьж ногоо болгодог. Буцааж эндээ ирж өөрснөөс боловсруулдаг. В 2022 онд бол BEST хөтөлбөртэй анх танилцаад нэг сургалтанд хамрагдаад тэгээд BEST хөтөлбөрийн хурцгуур гэдэг хөтөлбөр байдаг тэрэнд хамрагдаад төсөл бичиж сурсан. 2022 оныхт бол бүр яг зөвлөгтэйгөө нэгт холбоотой ажиллаад төслөө сайн бичээд тэгээд бүтээгдэхүүнийхээ загвар дизайныг гаргаад гарааны бизнесийн тэтгэлэг хөтөлбөр нөө аж ахуйн нэгж байгууллагад ингэж шалгарч оролцсон. Нөгөө тэтгэлгийн уралдаанд оролцохдоо би нөгөө нэг ингээд гидсний хөдөлгөөнийг гөрвөлжүүлдэг эслэгт байцаа гэдэг төрлөөр оролцсон. Тэр маань болохоор нөгөө нэг хадгалалт даадгүй өдөртөө үйлдвэрлэгдэл зарагддаг. Одоо л бид нэр өнөөдрийн байдлаар энэ мөөхтөл личоо тэгээд хүрэн манжин өгөрчөөгөө дарж байгаа ингээд нэг 4 төрлийн бүтээгдэхүүн байж байгаа. Тэрийгээ бас том жижиг янз бүрээр савлж байгаа. Өдөртөө нэг 100 шил бүтээгдэхүүн бол гарчна. Цэврээр хүчин чадлаараа ажиллавал тэгээ 2 борлуулалтын цэгээр бол борлуулж байгаа. Тэтгэлгээр бол хамгийн надад нэг шаардлагатай тоног төр ногоо ирчихсэн. Өмнө ингээд ногоо ирчиж ингээд баг бүтэн 1 өдрийг авдаг байсан бол одоо 30 минутанд л баг нэг шуудаар хийм баг 50 ил ногоог бол хэрчиж чинь. Энэ бол хүнээр хэрчүүлэхэд баг л өдрийн 100 сая төгрөгийн цалинтай ингээд нэг хүн ажилладаг байсан бол одоо 30 минутанд техникээр ажиллаж чинь гэдэг чинь давуу тал нэлээх хүссэн. Энэ тоогоо бол нөгөө 2 дугаар хоолны тоогоо учраас түлхэхгүй
Тэгээ нэг гарахтаа бол 60 литр гарчдаг юм. 3 дугаарт нэг тонн төгрөмж болохоор энэ ариутгах байгаа. Энэ дэр болохоор бүх төрлийн ариутгалаа хийгээ явчих. Өмнө нь болохоор энэ нөгөө нэг жижиг юм дугуй тоогоон дээр 8-9 шил хийгээл тэгэл тэр чинь нөгөө айгуу удаа. Энэ дэр одоо сая би хийхэд бол нэг удаадаа одоо 40 шил бүтээгдэхүүн гаргачихж байна гэсэн үг байхгүй. Энэ дэр дараа нь дахиад бүтээгдэхүүний нөгөө ариутгалаас яваа. Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа BEST хөтөлбөрийн тэтгэлэг шалгарснараа бизнесийн хувьд болохоор мэдээж би өөртөө ингээ хувь хүнээр ингээл харилцаа гадагшаа харилцаа аюу баахтай ч юм уу юм бэсээ яг хөтөлбөрт хамрагдаад би хууль этгээд тусан аж ахуйн нэгж болсон. Тэгээд төрийн болон төрийн бус янз бүрийн байгууллагатаар харилцаанд ороход ингээд аж ахуйн нэгж болсноор маш их давуу талтай байдгийг мэдэрсэн. Нийгмийн харилцаанд ороод ирэхээр янз бүрийн хууль тогтоомж нөө шаардлага стандартыг бас хангаж ажиллах ёстой. Энэ болгоныг нөгөө биелүүлж ажиллахад бас мэрэгжлийн зүгээс ч юм уу ингээл янз бүрийн ганц нэгэн бэрхшээлүүд бол тулгардаг. Тэгэл ёстой нөгөө нэг өвчин биш, зовлон биш, үхэл биш юм чинь ингээл бүх юм гарц шийттэй байдаг. Тэгэл аль болох зохицуулаад л ингээд явж байгаа да. Эмэгтэй хүмүүст харин ч бизнес хийхдээ аюу ээлтэй нэг юм шүү дээ. Ямар нэг юм тулгаруул ингээд гарцыг хайж олж давж чадах хэрэгтэй гэдгийг би өөртөө яг одоо занжин шугам болоход ингээд явж ажиллаж байна да. Америкийн улсын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хөгжлийн шийдэл төрийн бус байгууллагын хэрэгжүүлж буй жижиг дунд бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх BEST хөтөлбөр.